Орой мэнд үзэгчтэй эрүүл мэндэ хайрладаг эрхэм үзэгч та бүхэн бэлгэцэндээ ойртон суугаарай. Би сэтгэл эрүүл аж гэмээр сайхан амьдралын үүд бидний өмнө хаалгаа нэнэ. Ингээд та бүхний эрүүл мэндийн боловсрол зориулсан бэлтгэн хүргэдэг тулгуур шийдэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхэлж байна. Хүлээн авна уу? Бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн сайд манай улсад айлчлалаа. Монгол улсын засгийн газрын гишүүн эрүүл мэндийн сайд Хүрлбаатар бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн сайд Чанжунаар хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын 2012-оос 16 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурх ёслолын ажиллагаа болж өнгөрсөн эрүүл мэндийн салбарын онцлог үйл явдлуудын нэг байлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн сайд Чанжу хоёр улсын эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааны чиглэлүүдийн тухайд санал нэгтэй байгааг илэрхийлсэн. Түүний дотроос уламжлалт ангаах ухааны чиглэлээр мэдээлэл солилцох болон уламжлалт ангаах ухааны эмч, эмийн үйлдвэрийн мэрэгчлэнүүд харилцан туршлага солилцох, халдвар түвшний талаарх мэдээллийг цаг алдалгүй солилцох болон талуудын эрүүл мэндийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагаа шууд харилцаа холбоог дэмжин ажиллах шаардлага тавигдж байгааг онцлон ярьсан. Түүнчлэн хоёр улсын эрүүл мэндийн яамд хоорондын 2012-оос 16 онд хамтран ажиллах төлөвлөгөөнд нийгмийн эрүүл мэндийн салбарын мэрэгчлэнүүдийг бэлтгэх совилгын тусламж үйлчилгээ, их хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахаар тусагджээ. Айлчлалын 2 дахь өдөр бүгд найрамдах Хятад ард улсын эрүүл мэндийн сайд Чанжу тэргүүтээ төлөөлөгчид эрүүл мэндийн дэд сайд соломонтой уулзсан өдийн зоог барьж бэлэг гартуулсны дараа эрүүл мэндийн шинжилгээ ухааны их сургуулийн эрдэмтэн багш оюутнуудтай уулзалт хийсэн. Дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулахаараа эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдлагын ажлын хэсгийн хамтарсан уулзалт боллоо. Дархлаажуулалтын байгууллага хоорондын зохицуулахаараа эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн удирдлагын ажлын хэсгийн хамтарсан уулзалтаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төслийн хүрээнд 2011 онд нийслэлийн хүн амын нэгтрэлхтэй сонгойрхон дүүрэгт хийгдсэн үйл ажиллагааны тайлан 2012 оны төлөвлөгөө хэрэгжил болоод дархлаажуулалтын үйл ажиллагааг дэмжих төслийн хүрээнд 2011 онд хийгдсэн үйл ажиллагааны тайлан мөн вакцины дархлаажуулалтын глобал альянсийн санхүүжилтээр хийгдсэн үйл ажиллагааны тайлан хэлэлцлээ. Өнөөдөр бол вакцины дархлаажуулалтын глобал альянс байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол улсад хэрэгжиж байгаа эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх төсөл за мөн дархлаажуулалтын үйлчлэгийг дэмжих гэсэн хоёр үйл ажиллагааг дэмждэг вакцины дархлаажуулалтын глобал альянс маань за энэ хоёр төслийн хүрээнд хийгдэж байгаа ажлын танилцуулга 11 оны тайланг хилцэх хурлын одоо хийсэн ажиллагааны үйл ажиллагааг танилцуулах хурл бол энэ эрүүл мэндийн яамн дээр болж байна. За энэ төсөлд оролцож байгаа багийн гишүүд болон удирдлагын багийн ажлын хэсэг бол энэ хуралд оролцож байгаа. За бид энэ тайлангаа бол цааш нь вакцины дархлаажуулалтын глобал альянсаас дэмжлэг авч байгаа учраас буцаад вакцины дархлаажуулалтын глобал альянс байгууллагад бол аль бие усаар хүргэлдэг байгаа. Тийм учраас өнөөдөр тайлангийнхаа хурлыг бол өргөтгсөн байдлаар хийж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх замаар их хүүхэд, ядуу, эмзэг бүлэг, хүрч үйлчлэхэд бэрхшээлтэй алслагдсан бүртгэлгүй амьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг багцаар хүргэж, дүүрэг хорооны иргэний бүртгэл, нийгмийн халамж үйлчилгээ, боловсрол зэрэг салбар хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлж, их хүүхдийн эрүүл мэндийг сайжруулах нь уг төслийн нэг зорилго юм а. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэе гэсэн олон улсын санхүүжилттэй бол төсөл манай сонгойрхон дүүргийн 1/4 24-21 дэх хороонд бол хэрэгжиж явж байгаа. Одоо өнөөдөр бол 2011 онд хийсэн ажил болон 2012 оны эхний 4 сард хийсэн ажлын тайлангаа бол манай сонгойрхон дүүрэг бол ажил хийсэн ажлаа тайлангаа тавьж байна. Энэ л доосор бид нар бол нийтдээ 5 зорилттой 57 ажлыг хийхээр бол гүйцэтгсэн байж байгаа. Энэ л бол 2011 онд бол нийтдээ бид нар бол 50% хэрэгжилттэй явж байгаа. 2014-12 оны 4 сарын байдлаар бол нийтдээ бид нар хийхэд төвсөн ажлынхаа бол 63% бол хийцэн гүйцэтгтэй явж байгаа. Дэлхийн их харигчдын өдөр боллоо. Дэлхийн улс орнууд жил бүрийн 5 дугаар сарын 4-ний өдрийг их баригчдын өдөр болгон тэмдэглэдэг сайхан уламжлалтай. Манай улсын хувьд 2007 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж эхэлсэн байна. Энэ жил дэлхийн их баригчдын өдрийг манай улсын эрүүл мэндийн салбар их баригч амьдрал бэлгэлэн уриатаагаар тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв 1, 2, 3 дугаар төрхийн болон орон нутгийн их баригч эмч нар эрүүл мэндийн яамнаар баярын хурлаа хийсэн. Хорвоод ирж байгаа бяцхан урсыг хамгийн түрүүнд алган дээрээ тосч авдаг их баригч эмчийн ажил хамгийн сайханч бас хамгийн хариуцлагатай ажил байдаг. Энэ ч утгаараа их баригч эмч нарын мэдлэг ур чадвар өндөр түвшинд байж их хүүхдийн эндэгдлийг бууруулах нь эрүүл мэндийн салбарын хамгийн чухал асуудал гэдгийг эрүүл мэндийн дэд сайд Соломон онцолж байсан. 2007 оноос эхэлж манай Монгол улсад их баригчдын олон улсын өдрийг тэмдэглэж ирсэн. За нодлон бол дурбан хүртэл
гэсэн одоо аяллыг хийж бүх нийтээр одоо бүх их баригчид маань дурбан хүрэх замаас бас хамтдаа алхаж тэр одоо тавьсан зорилттой хүрэхин тулд бас эв санаагаа нэгтгэж байсан. За энэ жил бол их баригч нар амьдрал бэлэглэнэ гэсэн юм сайхан уриатаагаар олон улсын хэмжээнд энэ өдрийг бол тэмдэглэн өнгөрүүлж байна. За их баригчдын одоо хувьд бол манад ойролцоогоор 600 гаруй одоо их баригч нар байна. За энэ нь яг одоо 2009 онд амарч газрын стандартыг шинжилэн боловсруулсантай холбоотойгоор одоо тоог харьцуулсан тоог аваад үтсэх юм бол ер нь бол их баригч нар тийм ч одоо хангалттай бус байгаа. 2002 оноос эхэлж бид их баригч нарын бэлтгэх ангийг бол дахин нээснээр бол их баригчдыг одоо бэлтгэх их баригч нарын одоо тоо бас харьцангуй ихсэж байгаа л да. Гэхдээ бид одоо их баригч нарыг дээд мэргэжилтэй болох бакалаврын зэрэгтэй болгосноор бол их баригч нарын өөрсдийнх нь одоо хариуцлага дэвшилж мөн одоо энэ мэргэжилтэй дуртай байх, энэ мэргэжил рүү одоо чиглэсэн хүмүүсийн одоо хүсэл эрмэлзэлч гэсэн бас нэмэгдэж байгаа. За тэгэхээр өнөөдөр одоо их баригчдын өдрийг тэмдэглэж их баригч нарын өмнө одоо тулгамдж байгаа асуудлууд мөн одоо 2012 оны эрүүл мэндийн яамнаас чанарын жил болгон зарласантай холбоотойгоор 9 том зорилтыг дэвшүүлэн тавьсны нэг нь бол их хүүхдийн эндэгдлийг бууруулах ийм том зорилт байгаа. Тэгэхээр энэ их хүүхдийн эндэгдлийг бууруулахад бол яах аргагүй манай их баригч нарын ур чадвар, мэдлэг, ёс зүй альва асуудалтай одоо хариуцлагатай хандлага бүх зүйл бол одоо маш чухал байдаг. Тийм учраас бид нар энэ их хүүхдийн эндэгдлийг цаашид тууштай бууруулах, одоогийн хүрсэн амжилтаа улам баттгаж тэглэхэд одоо их баригч нарын зүгээс шалтгааллах зүйл юу байна? Тэдний бас тийм амжилтантай хүрэхэд нөхцөл байдлыг сайжруулахад тэдний зүгээс бас ямар одоо санаа оноо байна, тэр бүгдийг сонсох үүднээс өнөөдөр бас энэ тухайн цуглараад байж байна. За мөн одоо бид Монгол Улсын авиатэмж дүгрээгон нэрэмжит одоо шагналыг тухайн жилдээ амжилт бүтээлээрээ бусдыг хошуучилсан, идэвх санаачлагтай ажилласан, шинэ технологиг нэвтрүүлсэн ийм их баригч нартай бол гардуулдаг. Ингээд давхар одоо ийм үйл ажиллагаануудыг явагдаж байна. Тулгуур шийдэл нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжилж байна. Манай энэ удаагийн зочноор Happy Urtas элгэний төв лаборатори болон интерферон альфа эмнэлгийн захирал Амар санаа өргөдөн ирээд байна. Танд телевиз үзэгчдийнхээ өмнөөс энэ орой мэндийг хүргэе. За та бүхэнд бас орой мэнд хүргэе. Үзэгчдээ бас орой мэнд хүргэе. За баярлалаа. Тэгэхээр таны бодлоор эрүүл сэтгэл тулгуур шийдэл гэдэг үг юу гэж ойлгож байна вэ? Эрүүл шийдэл, тулгуур шийдэл, эрүүл сэтгэл, тулгуур шийдэл. Миний бодлоор бол энэ бид бүхэн энэ Монголын ард түмэн байна тийм ээ. Зөв сэтгэхэд зөв юм хийж чадах юм бол зөв шийдэлд хүрэх боломжтой. Энэ зөв шийдэлд хүрэхийн тулд зөв сэтгэх хэрэгтэй. Зөв сэтгэхийн тулд бол эрүүл байх хэрэгтэй гэдэг л бодлоор бол энийг ойлгож байгаа. Тэгэхээр өвчлсөн хойно эмнэлэгт одоо хандах биш өвчснөөс урьдчилан сэргийлэх мөн одоо эрт илрүүлэн үзлэг онцлогонд хамрагдахаар хүмүүс маань ойчор дараалал хүлээж одоо залхах мөн одоо ямар хугацаанд яаж үзүүлэхээ мэдгүй шүү дээ. Тэгэхээр хавдар өвчний эрт илрүүлгийн үзлэг шинжилгээнээс яриа эхлэх үү? За тэгээ хорт хавдар гэдэг өвчин байгаа тийм ээ. Хорт хавдар гэдэг өвчний бол 30-аас 40%-ийг нь урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг юм. Өөрөөр хэлбэл 100 хүн хорт хавдраар жишээлбэл өвчлөдөг байлаа гэж бодоход 30-аас 40% нь бол 100 одоо урьдчилан сэргийлэх боломжтой гэж үздэг. Тэгэхээр энэ хорт хавдар гэдэг өвчнөөр хүн тусчхаараа зэрэгэл бараг л тэр жилдээ бараг л нас орох гэж байгаа юм шиг тийм үү? Бараг л амьдаараа бараг л одоо салах ёсоо гүйцэтгэхэд эхэлдэг. Тийм юм бол байхгүй. Энэ хорт хавдар гэдэг өвчнийг одоо Эрдэнэтэд сүүлийн 50-аад жил бол маш сайн судаллаа шүү дээ. Тэгснээр энэ өвчин маань ямар үе шатаар яаж бий болдог вэ гэдгийг бол ер нь тэр өвчин бүр дээр нь бол гаргаад ирчихсэн байж байгаа. За хамгийн наадлын жишээ гэхтэл улаан хоолой хорт хавдар буюу нарийн гэдэг өвчин байж байгаа тийм ээ. Энэ улаан хоолой хорт хавдар буюу нарийн гэдэг өвчин хоёрхан шалтгаантай ерөнхийдөө бол. Нэгдүгээр шалтгаан нь бол юуны арх тамхины хэрэглээ байж байгаа. Хоёр дахь шалтгаан нь бол хит халуун хоол цай хэрэгэлсэнтэй холбоотойгоор тэр улаан хоолойны салст нь одоо ингэж түлэгдэж ингэж өрөвссээр байгаад явандаа хорт хавдар үүсээд нарийн гэдэг өвчин үүсдэг.
Дээр үед бол манай монголчуудын бараг 3 хүний нэг нь нарийнтж өгдөг гэж ярьдаг байсан шүү дээ. Ер нь тийм яриа байдаг байсан. Тэгэхээр тэрний гол шалтгаан бид бүхэн хоол цайгаа хэтэрхий халуунаар нь хэрэглээд байсантай холбоотойгоор энэ өвчин үүссэн гэж ойлгож болно. За одоо доошоо явъя тийм үү. Хотоодны хорт хавдар дээр явуудаж. Хотоодны хорт хавдрын гол шалтгаан нь бол одоо давсны хит хэрэглээ байдгийн. Нэгдүгээр шалтгаан. Нэг олон шалтгаан байхгүй, цөөхөн шалтгаан байгаа. Бараг л 2 шалтгаан байгаа гэж ойлгож болно. За нэг шалтгаан нь бол тэр давсны хит хэрэглээ гэж байгаа. Япон орн бол 20-30 жилийн өмнө бол хотоодны хорт хавдар дэлхийд тэргүүлдэг байсан. Учир нь болохоор Японы ард түмэн бол хоолунд идэх болгондоо нөгөө нэг шою гэдэг нэг жам байдаг штэ. Тэр жандаа ингэж дүрээл иддэг байсан. Тийм учраас асар их одоо давсны хэрэглээтэй газар байсан. Тэгэл нөгөө загсаа маш их давстаа хэрэглэдэг байсан. Тийм учраас Японы ард түмэн бол хотоодны хорт хавдар маш нэрвэгддэг орн байлаа шүү дээ. Одоо ингээд засгийн газраас бас янз янзын ийм төслүүдийг хэрэгжүүлээд одоо өдөрт хэрэглэх давсны хэрэглээгээ бол хязгаарлаж байгаа. Ингэснээр бол одоо удахгүй Япон орн болоо хотоодны хорт хавдар бол буурах ийм хандлагатай байж байгаа. За бас нэг зүйл гэвэл хотоодны хорт хавдрын нэг шалтгаан бол хеликобактер гэдэг хотоодн дотор амьдардаг бактери байж байгаа. За 10-20 жилийн өмнө бол хүний хотоодн дотор бол бактери битгий бол амьд бичил амьтан амьдрах ямар ч нөхцөлгүй тийм одоо хүчлэлэг нөхцөл юм а гэж үзээ. Тэнд бол амьд амьтан байхгүй гэж үздэг байсан. Гэтэл 2 эрдэмтэн Австралийн эрдэмтэн байсан баха нээлт хийсэн. Тэд нар маань бол хотоодн дотор нэг төрлийн бактери байгаа юм байна. Тэрийг нь хеликобактер гэдэг юм байна гэдгийг нээгээд тэгээд тэр хеликобактер маань хотоодны хотоодны хорт хавдрын шалтгаануудын нэг юм а гэдгийг бол дэлхийд даяараа бол ойлгосон. Тэгээ үүнийхээ ачаар бол Нобелийн шагнал авсан шүү дээ. Тэгэхээр энэ хотоодны хорт хавдрын 2 гол шалтгааныг бид нэр дарчих юм бол хотоодны хорт хавдргүй амьдрах боломж байна. За доошоо явъя тийм ээ. За нойр улчирхан хорт хавдар. За энэний бол гол шалтгааныг бол архаг өрөвсөл тамхи гэж үздэг. Тамхины хит хэрэглээ архаг өрөвсөл хоёр бол нойр улчирхан хорт хавдрын гол шалтгаануудын нэг юм а гэж үзэж байгаа. За энийг бас урьдчилан сэргийлэх боломжтой. Архаг өрөвсөл бол голдуу архинаас үүсдэг. Тамхи бол хэрв та тамхи татахгүй байх юм бол нойр улчирхааны хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлж байгаа маа л гэсэн үг юм байна. За тэгэл доошоо явж болно тийм үү. Гэдэсний хорт хавдар бол жоохон ховор байдаг, нэлээд ховор байдаг ийм өвчин байгаа. Монголч гэсэн ховор байдаг. Бүдүүн гэдэсний хорт хавдар бол түүхийн мах. Ялангуяа дутуу болсон махны хэрэглээ их өндөртэйгээс холбоотой. Гэхдээ дэлхийд даяар нэг ийм буруу ойлголт байгаа гэдэг. Махны хит хэрэглэнээс болоод л энэ бүдүүн гэдэсний хорт хавдар үүсэт байна гэж. Тийм бол байхгүй. Гол нь тэр түүхий буюу шүүрхий улаан мах хит их хэрэглэснээс хэрэглэсэнтэй холбоотойгоор энэ бүдүүн гэдэсний хорт хавдар гэдэг юм үүсдэг. За танд өөр сонирхож байгаа хорт хавдар байна уу? Жишээлх юм бол элэгний хорт хавдар байж болно тийм үү? Элэгний хорт хавдар бол элэгний БЦ вирусээр 95% нь үүсдэг гэдэг бүр дэлхийд даяараа батлагдчихсан. Одоо нийт элэгний хорт хавдартай хүний 90-95% нь элэгний БЦ вирусээс болж үүсдэг. Хорт хавдрын эрт илрүүлэлт ямар ач холбогдолтой вэ гэхээр зэрэг ийм байгаамаа. Хорт хавдар гэдэг бол бусад өвчнөд адилхан нэг л өвчин. Онц том ялгаа нь болохоор зэрэг аль үе шатанд илрүүлсэн тэрнээс шалтгаалаад эмчилгээнийх нь үр дүн маш өөр байдаг. Жишээлх юм бол хамгийн анх эхний үе шатанд нь илрүүлж чадах юм бол бүрэн идэрх 100 идэрх өвчтөн бол маш олон байдаг. Магадгүй хавдараас шалтгаална л да. Зарим хавдар дээр бол нэгдүгээр үе шатанд нь илрүүлэх юм бол 100% бүрэн идэх боломжтой хавдрууд байж байна. Жишээлх юм бол одоо умаан хүзүүний хорт хавдар гэж байж штэ тийм ээ. Эхний үе шатанд нь илрүүлж чадах юм бол 100% идэгрэн. Гэтэл бүр 3-4-р үе шатандаа илрүүлчих юм бол магадгүй маш цөөхөн хүн амьд гарах боломжтой ийм байж байгаа. Жишээлх юм бол элэгний хорт хавдрын хувьд бол элэгний хорт хавдраар өвдсөн хүн бол юу яадаг юм 5 жил амьдрах чадвар гэж байгаа. 5 жил амьдрах чадвар нь бол 6% таа гэж үздэг. Өөрөөр хэлбэл өнөөдөр 100 хүн элэгний хорт хавдраар онцлогдлоо. Тэр хүн тэндээс 5 жилийн дараа бол 6 хүн нь амьд үлдэнэ. Гэтэл 94 хүн нь бол нас барсан байна гэсэн үг. Энэ бол маш хортой хавдруудын нэг л дээ.
Тэгэхээр илгэний хор тавдар ер нь эмчлэгдэг үү? Сүүлийн үед илгэний одоо илэг шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байгаа. Эндээс илэг шилжүүлэн суулгасан хүмүүсээс одоо өөрчлөлтүүд гарсан уу ямар нэгэн? Илгэний хорт хавдрын эмчилгээний үр дүн бол цаад илгэний тэр фон гэж байна тийм үү? Цаад илгэний үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг. Хэрвээ цаад фон нь хатууралгүй байх юм бол тэр илгэний хорт хавдрыг аваад хайчихад бол дахиж хорт хавдар гарч ирэх магадлал багатай. Гэтэл тэр цаад фон буюу цаад илэг нь хатууралтай байх юм бол нэг удаа илгэний хавдрыг нь аваад хайчдаг дахиж гарч ирэх магадлал маш өндөр байдгийг. Тэр илгэний хор тавдар манай улсын хэдвэрт бичигтэй аянгоор шалтгаануудаас дурдвал. Манай Монгол тэргүүлэх зовлон тохиолдох 5 төрлийн хор тавдар гэж байдаг шүү дээ. Энэ дотроос бол нэгдүгээрт илгэний хор тавдар ордог, хоёрдугаарт ходоод байж байгаа. За гуравдугаарт умаа хүзүү бас байдаг. За тэгээд уушигны хор тавдар, тэгээд сүүлийн үед бол хөхний хор тавдар нэлээд нэмэгдэж байгаа. Иймэрхүү байдалтай. Тэгэхээр эрүүл байхын тулд эрүүл амьдрах зан уйлд суралцах хэрэгтэй юм шиг санагдав. Таны бодлоор эрүүл амьдрах зан уйлыг өөрөөр тайлбарладаг. Эрүүл амьдрах зан үйл гэдэг нь бол хүний биед өвчин үүсэхгүй хоол болон амьдралын хэв маягийг мөрдгөл гэсэн үг юм байна. Тэгэхээр хүний биед өвчин үүсгдэг амьдралын хэв маяг гэдэг бол нэгдүгээрт бол хөдөлгөөнгүй байх. Хоёрдугаарт бол хит идэх. Гуравдугаарт бол хоолны бүтэц их муу байх. Өөрөөр хэлбэл биеинд хортой хоолунд идэж уух. Ийм гурван юмыг анхаарах хэрэгтэй байна. Энэ бол амьдралын хэв маяг тийм ээ. Урьдчилан сэргийлэх гэж байгаа тийм үү? Урьдчилан сэргийлэхийн тулд бол өвчтөн маань өөрөө тэр өвчний тухай маш өндөр мэдлэгтэй байх хэрэгтэй. Би ийм юм идэж уугаад ингэж амьдрах юм бол 10 жилийн дараа магадгүй 20 жилийн дараа надад ийм өвчин үүснэ гэдгээ маш их мэддэг өндөр боловсралтай байх хэрэгтэй. Одоо эрүүл мэндийн маш олон сэтгүүл сонингууд гарч ирж байна. Эрүүл мэндийн нэвтрүүлгүүд маш их олон болсон байна шүү дээ. Энэ бүхнээр чинь л одоо тэр өвчтөн яаж амьдрал эрүүл явах юм бэ гэдгийг заагаал байгаа. Гол нь тэр мэдээллийг өөрөө олж авах тийм эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Тэгжээж ингэж эрүүл амьдрна. Тэгэхээр танаа лабораторид хандаж байгаа хүмүүсийн яг илгэний ямар өвчин зохиолж байгаа юм бэ? Илгэний хорт тавдар гэдэг бол ерөнхийдөө илгэний өвчний хамгийн сүүлийн үе шиг. Өөрөөр хэлбэл илгэний хорт тавдар гэдэг маань шууд гараад ирдэггүй. Яадаг вэ гэхээр эхлээд хүн илгэний вирусын халдвар авдаг. Дараа нь тэр халдвараасаа болоод илгэн өрөвсөд явагддаг. Дараа нь болохоор зэрэг илгэний өрөвслийн дараа илгэний хатуурал үүсдэг. Илгэний хатуурлаар 20-30 жил явсны дараа илгэний хорт тавдар голдуу үүсдэг. Гэхдээ энэ зарчим бол хүн болгон дээр адилгүй. Жишээлбэл бол С вирусын дээр бол энэ зарчмаар явдаг боловч илгэний Б вирусын дээр бол илгэний Б вирусаар халдвар авлаа. Дараа нь илгэний өрөвсөл үүслээ. Дараа нь илгэний хатуурал үүсээд дараа нь илгэний хорт тавдар үүсч болно. Эсвэл өрөвслийн дараа шууд хавдар гараад исэн ч болно. Шаталхсаар. Эсвэл зүгээр вирустэй явж байгаад илгэний Б вирустэй явж байгаад гівгэнт илгэний хорт тавдар гараад ирч болно. Гэхдээ энэ бол илгэний Б вирустэй хүний 80% нь бол илгэний хорт тавдар үе шатаар дамжиж гарч ирдэг. 20% нь бол илгэний Б вирустэй хүн шууд хавдартай болдог. Тэгэхээр энэ хавдар гэдэг маань илгэний өвчний бүр хамгийн сүүлийн үе шат юм шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр манай лабораторийн гол зорилго бол энэ илгэний хавдартай улсуудыг оншилж эмчлэхтэй гол нь биш юм байна. Энэ илгэний хорт хавдар руу явж байгаа ингээд замдаа ингээд айжмаар өвчин ингээд улам ингээд даймжиж байгаа хүмүүсүүдийг замаас нь барьж аваад тэр улсуудыг зогсоогоод ирээдүйд магадгүй 10 юм уу 20 жилийн дараа тэдгээр улсууд илгэний хорт хавдаргүй байх талаас нь бид нар анхаарч оншилгоогоо хийдэг, эмчилгээгээ хийдэг. Тэгэхээр зөв илгэний хорт хавдар гараад ирсэн хүнийг бол гол эмчилдэг газар бол хавдар судлалын үндэсний төв шүү дээ. Бид нар бол гарахаас нь өмнө вирусыг нь эмчлээд илгийг нь эрүүлжүүлээд хавдар үүсэхгүй байх талаас нь олж анхаардаг. Тэгэхээр бид бүхэн одоо манай эмнэлэгтэр хүрээд ирсэн өвчтнүүдийг юуны өмнө та вирустэй юу? Вирустэй бол ямар вирустэй юм бэ? Эсвэл та архитаар сэргийлдэггүй. Хэрэгэлдэг бол ямар давтамжтай хэрэгэлдэг юм бэ? Гэдгээр нь ангилж үзээд за энэ хүн маань яавал энэ илгэний хорт хавдраар өрчлөхгүй байх вэ талаар нь эмчилгээ хийдэг.
Жишээлх юм бол бид бүхэн хэрв элэгний С вирустэй байх юм бол устгах эмчилгээ хийдэг. Элэгний Б вирустэй байх юм бол бас устгах эмчилгээ хийдэг. Арих уудаг хүн байх юм бол та архиа зогсоогооч гэж зөвлөгөө өгдөг. Ингэснээр бид бол нэг 20-30 жилийн дараа үүсэх гээд байгаа элэгний хорт хавдрыг зогсоож чадна. Вирус гэж таны вирусны эмчилгээний талаар дэлгэрэнгүй бол вирусын эмчилгээ гэдэг бол аль вирус гэдгээс маш их шалтгаална. Ер нь бол элэгний вирус дотроос хамгийн муу нөлөөтэй вирус нь бол элэгний БЦ вирус гэдэг юм. Тэгэхээр зэрэг элэгний БЦ вирусыг бол шаардлага гаруй устгаж байх хэрэгтэй. Яагаад шаардлага гаруул гэж байгаа юм бэ гэхээр зэрэг бид бүхэнд одоо элэгний вирустэй болсод маш их хэрж үзүүлдэг л дээ. За миний хувьд бол байдаг зарчим бол тэр хүн болгоныг бид болгон вирусыг нь устгаад байдаггүй. Бид бүхэн тэр хүнийг шинжилгээг нь өгүүлдэг, элэгний нарийн үйл ажиллагааг нь шалгадаг. Хэрв тэр вирус элгийг гэмтээж ямар нэгэн байдлаар элэгэнд муу үйлчилгээ үзүүлж явах юм бол бид вирусыг устгах эмчилгээнд оруулдаг. Түүнээс биш огт өргөсөл явагдахгүй, элэг нь хатуурахгүй, зүгээр л нэг хэдэн С вирус байж байгаа юм бол тэд нар бас эмчлэхгүй. Тэгэхээр зэрэг энэ Б вирус байна уу, С вирус байна уу гэдэг хоёр дээр бол бид нар бол маш ялгаж харьцдаг л да. Жишээлх юм бол Б вирустэй хүнд бол бид нар вирусын тоон 20,000-аас дээш бол үг дуугүй эмчилгээнд хамруулдаг. С вирусын хувьд бол тэр хүн магадгүй 100 сая вирустэй байж болно, магадгүй 200 сая вирустэй байж болно. Хэрвээ элэг нь гэмтэхгүй байх юм бол бид нар тэр бүх болгоныг бүгдээрийн эмчилгээнд хамруулад байдаггүй. Яагаад гэх юм бол С вирустэй хүний зарим нь бол өвчин үүсгдэг, зарим нь бол эрүүл чигээрээ байж идэг. Эрүүл чигээрээ байж байгаа улсуудыг заавал тэр хүчтэй эмчилгээнд ороод та тэр вирусыг устгуулад ч гэдээ байх шаардлага бол байхгүй гэж үздэг юм. Ер нь бол энэ дашинд хэлэхэд бол элэгний С вирусын эмчилгээ бол дэлхийд даяараа асар хурдтай хөгжиж байгаа. Тийм учраас одоо магадгүй нэг 5-10 жилийн дараа дэлхийд даяараа устна гэж ярьж байгаа элэгний С вирус бол дэлхийд даяараа байхгүй болно. Монгол ч гэсэн адилхан. Тэгэхээр ер нь одоо энэ шаргалсан хүмүүс элэг маш муу гэдэг гэдэг шүү дээ. Тэгэхээр шаргалсан хүмүүс зүгээр хүмүүсээс ер нь арай илүү одоо элэгний хорт хавдар тусах элэг өвчлөх нь арай илүү давмгай гэдэг үү? Тийм юм бол огт байхгүй юм байна. Яагаад гэвэл шарлан гэдэг бол зүгээр бол өвчний шинж тэмдэг. Шаргалсан хүн элэгний Б вирустэй байж болно, элэгний С вирустэй байж болно, зүгээр бохирын шараар өвдөд өнгөрсөн байж болно. Эсвэл зүгээр цусны шараар өвдөд өнгөрсөн байж болно. Альварын шаргалсан бэ гэдгээс их юм шалтгаална. Сайн хэлээ бохирын шараар хэрвээ шарлаж байсан бол тэр хүнд айх юм юу ч байхгүй. Бохирын шар гэдэг бол бүрэн эдгэрдэг. Элгэнд ямар нэгэн хор хөнөөл үзүүлдэггүй. Ужигс ч одоо архашдаггүй ийм вирус. Гэтэл элэгний Б вирус юм уу, элэгний С вирус архагшаад үлдчихсэн байх юм бол тэр бол аюул. Тэр хүн бол магадгүй насан туршдаа хяналтанд явах шаардлагатай. Хизээ нэгэн цаг тэр хүнд элэгний хорт хавдар, элэгний хатуурал гэдэг амь насанд аюултай өвчин үүсэх магадлал байдаг байхгүй юу? Хэрвээ тийм бол тэр хүн эмчид хандаад за хэрв таны элгийг гэмтээгээд байгаа бол та яаралтай эмчилгээнд ор гэдгийг бол эмч хэлж өгнө. Одоохондоо аюул алгаа хяналтанд явж болно. Ийм байдалд бол заавал эмчилгээнд орох шаардлагагүй хэм бол тэр хүн заавал эмчилгээнд орох шаардлага байхгүй. Жишээлбэл би бол элэгний Б вирустэй хүнд бол 3 янзын шалгуур тавьдаг юм. Танд элэгний өрөвсөл байна уу? Элэгний хатуурал байна уу? Вирусын тоо 20,000-аас дээш байна уу гэдгийг үздэг. Энэ 3 шалгуурын аль нэг нь өндөр байх юм бол эмчилгээнд орохыг зөвлөдөг. Гурвуулаа байхгүй бол би зүгээр эмчилгээнд ороод хэрэггүй хяналтанд явжээ гэж зөвлөдөг юм байна. С вирусын дээр бол би 2 шалгуур тавьдаг. Нэг шалгуур нь бол танд элэгний хатуурал байна уу? Байх юм бол эмчилгээнд шууд хамруулдаг. Өрөвсөл байна уу? Өрөвсөл их өндөр байх юм бол шууд эмчилгээнд хамруулдаг. Вирусын тоо бол би бол нэг өндөр ач холбогдолоор авч үздэггүй. Вирусын тоо өндөр байгаа мөртлөө өрөвсөл байх юм бол эмчилгээнд хамруулна. Зүгээр л вирусын тоо өндөр мөртлөө элэг нь одоо өрөвсөл байхгүй, хатуурал байхгүй хүнийг би заавал эмчилгээнд орох шахдаггүй. Ийм учиртай. Тэр элэг устцсан байна гэж ярьж штэ гизэн томроод байна. Энэ өвчин ер нь эдгэрхгүй одоо хүмүүс маш их одоо асуурч байгаа талаар асуудал. Тэгэхээр элэг устна гэдэг бол зүгээр л нэг өвчний шинж тэмдэг юм байна. Өвчин бол биш. Тэгэхээр зэрэг элэг устгахын гол шалтгаан бол бид бүхний ярьдгаар бол элэгний хатуурал гэдэг өвчин. Манай Монголд элэгний хатуурлаар жилд 900 хүн нас ордог юм.
шинээр 12 мянган хүн онцлогддгийг. Тэгэхээр энэ илэгний хатуурал гэдэг бол манай Монголд бол бас томоохон тахлын хэмжээний өвчин муу юм байна. Тэгэхээр зэрэг ийм айхтар өвчин гэдэг бол айхтар шинж тэмдэг бол гарна л да. Тэр гэдэс цэрдийгээд усаар дүүрнэ гэдэг чинь бол тэгээ сүүлдээ бол одоо ухаан санаа нь орон гарын болоод одоо хордлогонд ороод комонд ороод тэгэл нас урдаг шүү дээ илэгний хатууралтай хүмүүс чинь. Тэгэхээр зэрэг болж игэл тийм төвшөнд хүрэхгүй байх нь зүйтэй. Хэрвээ тийм төвшөнд очсон байх юм бол юуны өмнө тэр хатуурлынхаа хэмжлэгэнд л анхаарах хэрэгтэй. Хатуурлага тодорхой хэмжээнд ингээ барьчих юм бол хатуурлынхаа шалтгааныг эмчлэх хэрэгтэй. Хатуурлын шалтгаан бол ерөөсөө манай Монголд бол 3хан байдаг шүү дээ. Илэгний B вирус, илэгний C вирус, тэгээд архи. Согтууруулах ундаа. Ерөөсөө 3хан шалтгаантай илэгний хатуурал. Тийм ээ. Яг өөр жижиг шажиг шалтгаанууд байдаг да жишээлх юм уу зүрхний дутагдал энэ төр бол маш ховор шалтгаанууд өөр жижиг олон шалтгаан байдаг. Гэхдээ бол зовлон тохиолдох бол ерөөсөө 3хан шалтгаан байдаг. Илэгний B вирус, илэгний C вирус, тэгээд архи өөр юм байна. Тэгэхээр архи гэдээ ярьсан юм байна. Хүмүүс бол ерөөхдөө энэ архины сохирлаас болж илэгний одоо хор тавлар, илэгний өвчлөл одоо явагдаад байна гэсэн ташаа ойлголт байдаг шүү дээ. Энэ талаас нь ярил. Тэгэхээр илэгний өвчин архи хоёрын уялдаа холбоо бол маш өндөр л дөө. Гэхдээ манай Монголын хувьд бол онцлог байна бас. Яг тэгэхээр манай Монгол илэгний вирусын халдвар маш өндөр учраас манай Монгол орны илэгний хор тавдрын зөнгөлөх гол шалтгаан бол илэгний BC вирус байдаг. Илэгний хор тавдрын шалтгааны 90% нь бол илэгний BC вирус байж идэг. Үлдсэн 5-аас 10% нь бол архитект одоо согтууруулах ундааны хит хэрэглээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр зэрэг манай Монголын хувьд бол гол шалтгаан бол архи бол ордоггүй. Тэглээгээд бол архи бол илэгний хор тавдар ч юм уу хатуурал үүсгдэггүй гэж хэлж болохгүй. Хатуурлын бас томоохон шалтгаануудын нэг нь бол архи шүү дээ. Тийм учраас ард түмэнд хэлэхэд бол энэ архи гэдэг бас тахлаас бас хол яваач, битгий уугаач, болж өгвөл битгий хэрэглээч гэж бол зөвлөмөр байна. Илэгний хор тавдар манай улсын хэдгээр бичигдэж байна вэ? Илэгний хор тавдар манай Монголын хүн амын үхлийн шалтгааны 2-т ордын ер нь бол хор тавдар. Нийт хор тавдрыг 100% гэж үзэх юм бол 44% нь илэгний хор тавдар байдаг юм. Өөрөөр хэлбэл нийт хор тавдрын тал нь илэгний хор тавдар байдаг ийм учиртай байна. Өөрөөр хэлэх юм бол Монголын хүн амын баг үхлийн шалтгааны 2-т нь бол илэгний өвчин ордог гэж ойлгож болно. За тэгэхээр Викторийн бас ярилцлага цаг маань өндөрлөж байна. Тэгээд зочны цагийнхаа сүүлийн орныг танд үлдээе. Ард түмэнд хандаж хэлэхэд энэ илэгний өвчлөл газар их авж байгаа гэдэг бол маш ноцтой асуудал юм байна. Энийг бол гэхдээ урьдчилан сэргийж болох өвчин юм шүү. Тийм учраас илэгний өвчний бас нэг онцлог байна. Ямар ч шинж тэмдэг илэрхгүй таны цусны дотор вирус эргэлдэж байж магадгүй, B вирус эргэлдэж байж магадгүй, C вирус эргэлдэж байж магадгүй танд ямар ч шинж тэмдэг илэрхгүй. Хэзээ шинж тэмдэг илэрх вэ гэхээр зэрэг бүр сүүлийн үе шатанд хөвлөд ус хураад тийм үү? Хөвлөд чинь ингээд ийм том болоод усаар дүүрээд ус чинь гэж яриад байгаа шүү дээ. Эсвэл илэгний хор тавдар үүссэн үед л танд шинж тэмдэг илэрнэ. Тэр үед бол ихэнх тохиолдолд эмчилгээ онцлогоо бол нэлээд хязгаарлагдмал болсон байдгийг шүү. Тийм учраас өвчнөдөө эртнээс анхаараарай гэж хэлмээр байна. Тэгээд энэ буруу зуршлаас хол байвал их сайн байна гэж хэлмээр байна. Энэ дээр би бас нэмжлэхэд манай илэгний эмгэг судлалын холбоо гэж байгаа. Бид бүхэн олон улсын илэгний C вирус болон бусад илэгний вирусын давхар халдвар гэсэн сэдвээр олон улсын хурал зохион байгуулах гэж байгаа. Энэ маань энэ оны 9 сарын 7-8-9-нд болно. За эмч мэрэгжилтэнгүүдтэй хандаж хэлэхэд манай хуралд идэвхтэй оролцох болов гэж найдаж байна. Яагаад гэх юм бол гадаадын маш олон 300-400 эрдэмтэд илэгний вирусын эрдэмтэд илэгний нарийн мэрэгжлийн эмч нар ирж энэ хуралд энэ чуулганд бол цуглан шүү. Энэ бол манай Монголд орж ирж байгаа маш томоохон илэгний одоо мэдлэгийн төвшөнд орж ирэх томоохон хөрөнгө оруулалт юм аа. Энэ сайхан завшааны бүгдөө ашиглаад эмч нар маань сайн өөрсдөө боловсруулад
тэндээс маш их мэдээлэл аваад орчин үеийн эмчилгээ, орчин үеийн онцлогооны талаар асар их мэдээлэл аваад ард түмнийхээ төлөө ингээд хамтраад ажиллана гэж найдаж байна. Та бүхэнтэй өнөөдөр уулзсандаа их баяртай байна. За баярлалаа. Танд ч гэсэн цааш ажиллаж байгаа гэж хүсье. За баярлалаа. Үзэгчдээ тулгуур шийдэл нэвтрүүлэг хамтдаа шийдэх булангаараа үргэлжлэнэ. Happy Veritas лаборатори нь Монгол улсад анх удаа хэлэгний А, Б, С д вирусыг тоон үзүүлэлтээр гаргах шинэ технологи нэвтрүүлсэн. Энэ шинжилгээг нэвтрүүлснээрээ гадаад руу очиж шинжилгээ өгөх шаардлагагүй болсон лабораторийн салбарыг нэгэн шат ахиулсан юм а. ВЦ вирусыг тоолох шинжилгээ нь дэлхийн хөгжилтэй орнуудад 10 жилийн өмнөөс хийгдэж эхэлсэн ч одоо манай лабораторид ашиглагдж байгаа TACMON технологи дээр үндэслэгдэн хийгдэж байгаа тул энэхүү 10 жилийн хоцрогдлыг арилгасан юм а. Мөн Монголд анх удаа элэгний хатуурлыг хэмжих Pebroscan Францын шилдэг шинэ технологиг нэвтрүүлсэн бөгөөд энэхүү шинжилгээг анх 2005 онд Францын эрдэмтэд нээсэн. Монгол улс уг технологиг онцлогоонтой нэвтрүүлсэн 29 дэх орн болсон билээ. Одоогоор элэгний ВЦ вирусыг тоолох шинжилгээ, 30 үзүүлэлттэй биохими шинжилгээ, 24 үзүүлэлттэй цусны дэлгэрэнгүй шинжилгээ, 10 үзүүлэлттэй шээсний ерөнхий шинжилгээ, иммунологийн болон бусад шинжилгээнүүдтэйгээ 100 төрлийн шинжилгээг өөрсдөө хийж байгаа ба Монголд хийгддэггүй 2000-аас 3000 төрлийн шинжилгээг Японы шилдэг лаборатори SRL-д явуулж шинжилүүлэх боломжийг бүрдүүлсэн. Happy Veritas лабораторийн хамт олон интернет өргөн дэлгэрсэн өнөө үед шинжилгээнийхээ хариуг заавал ирж авалгүйгээр алсын зайнаас интернетээр авах боломжийг бүрдүүлж чадсан нь үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн үйлчилгээ басныг үзэгч та бүхэн дуулгахад таатай байна. Таны эрүүл мэндийн боловсрол зөвлөгөөний булангаараа бид хеликобактери өвчнөөс хэрхэн сэргийлэх талаар Happy Veritas элэгний төв лабораторийн лаборант эмэгтэй эмчээс мэргэжлийн зөвлөгөө авсан байгаа. Анхаарлаа хандуулна. Хеликобактер гэдэг энэ бактери маань хүний ходоодонд шарх шалбархай үүсгдэг юм бактери байгаа. Хэвийн хэмжээнээс ихсэх юм бол одоо ингээд хүний биед эмгэг үүсгдэг нөхцөлд эмгэг төрөгч байна. Тэгээд энэ хеликобактерийг бол манай лабораторид 3 янзын аргаар авч байгаа. Үлээлтээр буюу амьсгалын замаар авч байгаа шинжилгээ нь бол тоо хэмжээгээр гарч байгаа. Энэ шинжилгээний бол нэрвчлэлтэй. Эмчилгээ хийлгэнэ гэдэг монголчууд одоо өөрсдөө дуун мэдээд яг байгаа бахууг нь мэдгүйгээр Хелипак гэдэг имийг маш их хэмжээгээр ууцсан, 3 антибиотик гэдэг их олон хоногор үргэлжлүүлэн ууцсан байх тохиолдол их байдаг л да. Ер нь энэ бол маш буруу юм байна. Хеликобактерийг бол яг байгаа гэдгийг тогтоогоод хэвийн хэмжээнээс их байгаа тохиолдолд энэ имийг бол уух ёстой. Тэрнээс биш яг байхгүй тохиолдолд уух юм бол бас ходоодны эерэг эмгэг төрөгчүүд болох хэрэгтэй бактериудыг бусдах аюултай. Тийм удаан хугацаагаар үргэлжилсэн эмчилгээ бол хийгдэх ямар ч тийм алдгүй. Зөвхөн хугацаанд өндөрчтэй эмчилгээ хийх хэрэгтэй байдаг. Эмчилгээгээ хянуулахын тулд бол одоо цусаар өгөх бол шаардлагагүй байхгүй. Цусанд бол зөвхөн хүний эсрэг биеийг тодорхойлж байгаа дархлааны хеликобактер эсрэг үүссэн. Юунд өтгөнөөр буюу үлээлтийн агаар гэдэг 2 агаар өгвөл илүү тохиромжтой. Шинжилгээ эмчилгээ хийлгэснийхаа дараа бол тэр үлээлтээр буюу өтгөнөөр арга нь болохоор хеликобактерийг яг хүний биед байна уугүй антиген байна уу гэдгийг тодорхойлж байгаа шинжилгээ учраас нөгөө цусын шинжилгээнээс бол даваатай цусаар тоолж гаргаад байгаа ч гэсэндээ ер нь бол хүний биеийн эсрэг биеийг тоолж идэг. Яг эмгэг төрөгчийн өөрийн бол байна уугүй гэдгийг тодорхойлж олж чадахгүй юм шинжилгээ байгаа. Эрт онцлуулж одоо тэрийг эмчлүүлэх юм бол юу л да ходоодны шарх шалбархай үүсгээс сэргийлнэ. Одоо залуучуудын нүүрэн дээр их тийм эрүүний доогуур тийм улаан тод өнгөтэй тийм мэдээтэй тууралтууд гардаг байгаа. Энэ бол хеликобактерийн нэг шинж тэмдгүүдийн нэг. Ер нь бол тэгээд хүний яг өөрийнх нь нутрал шалтгаалаад янз бүрийн шинж тэмдгүүд өгдөг. Ходоод өвддөг байж болно. Үүсч чадхаа болдог мэдчилгээр ер нь бол маш олон төрлийн хороо чанартай бактери байгаа. За ер нь бол хеликобактерийг жилдээ нэг удаа удаахтал төлөвлөдөггүй те. Гэхдээ Монголын нөхцөлд бол бүр дайлангаа халдвар авах нь бол илтгэл дээ. Нийтийн хоолны газраар 5 гаягаар халддаг штэ. Энэ бол ахын замаар халддаг учраас тийм болохоор шинжилгээг бол 6 сар тутамд өгöd гэсэн ч алдахгүй те. Тэгээд хэрвээ дархлаа үүсээд тогтчвол ахын халдвар авахгүй байх магадaltaй. Эмчилгээгээ хийлгчээд дараа нь эмчилгээнийхаа дараа бол шинжилгээгээс агууд хянуулаад хэвийн хэмжээнд их байна уу юу гэдэг үлээлтийн хашилтыг тоолоод явуулсан байна. Үзэгч та бүхэнд хандаж хэлэхэд бол тэр хеликобактерийг заавалжгүй тийм шинж тэмдгийн илэртэл явах биш те. Тэрнээс нь өмнө урдчлан сэргийлэх шинжилгээнүүд өгөөд эмчилгээндээ ороод яваарэ гэж зөвлөх байна.
Тулгуур шийдэл нэвтрүүлгийг энд хүрээд өндөрлөж байна. Үзэгч та бүхэн өвчлсөн хойно эмнэлэгт хандвагш харин өвчнөөс урьдчилан сэргийлэх мөн үзлэг шинжилгээний тогтмол хамрагдаж байхыг тулгуур шийдэл нэвтрүүлэг зөвлөж байна. Манай нэвтрүүлэг эрүүл мэндийн үндэсний портал эмч ЦГМ сайтад 7 хоногийн турш байрлахыг дахин сануулъя. Ингээд дараагийн дугаараар дахин шинэ мэдээлэлтэй иргэн уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.